Өдрийн мэнд дурсамж таараатай байна. За энэ удаагийн уншлахаар би нийт 3 асуултыг бол бэлдсэн байгаа. За нэгдүгээр асуулт маань болохоор тэр хүн тантай харилцаагүй байх үедээ өөр хүнтэй харилцаа холбоо үүсгэсэн үү? За хэрвээ үүсгэсэн бол тэр харилцаа холбоо хэр зэргийн гүнзгий те харилцаа байсан бэ гэдэг нэгдүгээр асуулт байгаа. За хоёр дахь асуулт маань болохоор хэрвээ тэр хүн тань дээр буцаж ирээд энэ харилцааг үргэлжлүүлэх юм бол ер нь ямар хөө байх вэ? Ирээдүй гэдэг ийм асуулт байгаа. За 3 дахь асуулт маань болохоор сахиусны зөвлөгөө таны сахиус ерөөхдөө энэ харилцааг дэмжиж байгаа юу, дэмжихгүй байгаа юу, юуг анхааруулах вэ гэсэн ийм 3 төрлийн асуулттай богино уншлага бол бэлдсэн. За одоо бүгдээрээ групп сонголт руугаа орцгоё. Нийт 3 групп бол та бүхэндээ бэлдсэн. Өөрт хамгийн их татагдчихвээ дүрсээ сонгоод за тухайн группийнхаа уншлагыг хүлээн авч сонсоорой. 1-р групп, 2-р групп, 3-р групп. 1-р группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би асуултаа давуу хөзрөөдөө бол гаргаад бэлтцсэн байгаа. За эхний асуулт буюу за тантай энэ хүн харилцаа холбоогүй байх үедээ өөр хүнтэй харьцдаг байсан уу гэсэн ийм асуулт байгаа. За энэ асуултан дээр маань болохоор 10-ын саваа. За дээрэс нь стрэнч үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө яг энэ асуултанд бол ийм тохирохооргүй гэх юм уу? Ерөөхдөө нэг ийм 2 үзэр гарч ирсэн ч гэсэн яг тус-тусд нь ингээд утгыг аваад үзэх юм бол яг энэ асуултын маань хариулт бол гарч ирэхээр ийм утгатай хөзрүүд гарч ирсэн. За 10-ын саваа маань болохоор энэ хүн бол холбоогүй байх үедээ яг тийм зүйлд те өөр харилцаанд бол орох тийм сэтгэл зүй болон бие махбодын тийм цаг завч гэдэг юм уу. За дээрээс нь тийм бэлэн байдал ч гэдэг юм уу те. Ийм зүйл бол ерөөсөө байхгүй байсан гэдэг утгатай ийм хөзрөл гарч ирсэн. Магадгүй энэ хүн маань танаас салсны дараа те сэтгэл зүйн тал дээр маш их ачаалал, маш их дарамт ч гэдэг юм уу те. Маш их зүйлийг бодох ийм одоо үеийг туулсан бол бие махбодын хувьд маш их ачаалтай байсан, маш их одоо зүйлийг ажлуудыг те амжуулсан гэсэн утгатай ийм хөзрөл гарч ирсэн. За дээрээс нь стрэнч үзэр маань бол гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол ямар нэгэн байдлаар энэ хүнтэй те холбоо тогтоох хүсэлтэй өөр хүн гарч ирсэн ч гэсэн за магадгүй энэ хүн өөрөө бас зарим тохиолдолд те өөр хүн сэтгэл алтрах ч гэдэг юм уу те нэг юм бичих ч гэдэг юм уу тийм нөхцөл байдал бий болсон ч гэсэн энэ хүн маань өөрийгөө ер нь бол болиулж исэн өөрийнхөө сэтгэлийг те маш их юм барьж исэн хүслээ хянжсэн гэсэн утгатай ийм 2 хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ 2 хөзрөө ингээ харах юм бол энэ хүн бол шууд утгаараа ямар нэгэн байдлаар те өөр хүнтэй бол харьцаж исэн гэдэг асуултанд бол би бол үгүй гэж хэлнэ. Харин ч эсвэргээрээ энэ хүн бол өөрийгөө дотооддоо маш их завгүй байсан, гадааддаа маш их завгүй байсан те. За дээрэс нь өөрийгөө их барьж хордог байсан гэсэн ийм утгатай хөзрүүд гарсан учраас илүү энэ хүн маань танаас салсны дараа эргэлзээ, за магадгүй дарамт те өөрийгөө барих гэсэн ийм илүү тод энерги бол энэ 2 хөзөр маань бол өгч байна. За хоёр дахь асуулт маань болохоор гол асуулт буюу бит хоёр буцаж нийлбэл энэ харилцаа ямар хөө байдлаар ямар эрч хүч энергиэр те урагшлах вэ гэсэн ийм асуулт байгаа. За энэ асуултанд маань болохоор импресс үзэр маань доошоо харж гарч ирээд Ace of Cups маань гарч ирсэн. За дээрээс нь 5-ын саваа хааны аяг. За дээрээс нь Shadow Side буюу Devil-ийн үзэр маань бол гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө хэрвээ та хоёр маань буцаад нийлсэн тохиолдолд за Ace of Cups гэдэг маань болохоор та хоёрын хайр яхах аргагүй дахин эхлэх. За магадгүй би энийг их сэтгэл мэдрэмж өнгөрсөн хугацаанд алга болоогүй тэр одоо мэдрэмж маань дахин сэргэх. За дээрэс нь илүү романтик байдалтай ер нь бол ихэн үедээ ингэж бий болохоор бол харагдаж байна. За дээрэс нь импресс үзэр маань гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө та хоёрын дунд хайр сэтгэлтэй би энийг их бодол мэдрэмж догтлол байгаа ч гэсэн яг ийм тогтвортой юу гэх юм бол үгүй. Яагаад гэхэлэр эмэгтэй тал маань жоохон өөрийгөө хангалтгүйгээр мэдрэх энэ харилцаанд те өөрөөрөг нь жоохон дутуу мэдрэмж өгөх энэ харилцаанаас тийм мэдрэмжийг авах за дээрэс нэг юм бүрэн гүйцэд үнэлэгдэхгүй байх гэсэн ийм одоо нөхцөл байдал бол үүсгэр харагдаж байна. Магадгүй ихэнх үедээ би энийг гэх те сэтгэл мэдрэмж хайр маань буцаж одоо сэргэхээр за дээрэс нь романтик байдал нэмэгдэхээр ч гэсэн яг ихэн үе маань өнгөрсний дараачаас эмэгтэй тал бол өөрийгөө жоохон дутуугаар үнэлэх. За магадгүй тийм мэдрэмжийг эрэгтэй тал өгөх. За дээрэс нь 5-ын саваа энд гарч ирсэн.
Тэгэхээр магадгүй та хоёр маань хоорондоо дахиад нэг юм бардам зангаас болж эгоноосоо болж те маргалдах, мөргөлдөх, үл ойлголцох. За магадгүй хуучин зөрчил болон шин зөрчилүүд хоорондоо нэгдэж те хоорондоо маргалцах гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол та хоёр маань буцаад нийлсэн тохиолдолд яг нэг юм маргалдаа эго гэдэг зүйл бол дахин одоо бий болохоор дахиж одоо сөхөгдөхөөр те ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь King of Cups маань гарч ирснээр эрэгтэй талын энерги болохоор энэ харилцаа ихэлсний дараа энэ сэтгэл хөдлөл маань их докторгүй болохоор бол харагдаж байна. Ихэнх үед бол маш юм хайр сэтгэлээ илэрхийлсэн романтик байдалтай байсан бол тэрнээсээ цаашдаа ерөөхдөө энэ хүний маань романтик байдал за ил тод байдал те нэг юм доктортой байдал бол ерөөхдөө алга болохоор бол харагдаж байна. Илүү нэг юм өөрийгөө нуусан, өөрийнхөө мэдрэмжийг буцаад илэрхийлэхээ болсон те илүү нэг юм докторгүй за магадгүй хаяа нэг юм хүүтэн ханддаг те ерөөхдөө нэг юм хариуцлагаас зүхтах ч гэдэм юм энэ харилцаанаас зүхтах те иймэрхүү зам бол илэрч магадгүй гэсэн утгатай хөзөр гарч ирсэн. За тэнгуү хамгийн сүүлийн хөзөр буюу Shade of Side. За Shade of Side буюу чөтгөрийн хөзөр маань болохоор ерөөхдөө та хоёрын маань харилцаа нэг юм хоорондоо хит их хамааралтай байдаг. Магадгүй энэ хүнээс салъя, хагцъя, тэ болиё гэж боддог хэрнээ энэ хүнд татагдах мэдрэмж нь ингээд байгаад байдаг гэсэн утгатай ийм хөзөр гарч ирсэн. Тэгэхээр та хоёр маань л яхаа аргагүй нэг юм уруу таталцал, бие бинийгээ хянах гэсэн оролдлого за дээрэс нь хит хамааралч гэдэг юм иймэрхүү зүйл ерөөхдөө энэ харилцаанд бол дахин үргэлжлэхээр бол харагдаад байна. Тэгэхээр хит хамаарал гэдэг маань те ерөөхдөө тэр хүнийхээ юу хийхгүй байхыг заах. За магадгүй тэр хүн танд заах те. За дээрэс нь бие бинийгээ хянах. За тэгээд бие махбодын ч гэдэм үү сэтгэл санааны хувьд бол маш юм хүчтэй таталцал байгаа ч гэсэн энэ зүйл нь маань ерөөхдөө хайр, чин сэтгэл гэдэг зүйлээс ингээд хит одоо эсрэг тал руу явахыг бол илэрхийлсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр эдгээр ингээд хөзрүүдээ харах юм бол ерөөхдөө та хоёрт маань бол хайр байна, таталцал байна, тэ бие бинийгээ гих сэтгэл мэдрэмж тогтлол бол байна. Гэхдээ яг энийгээ дагаад зөрчил байна, хит хамаарал байна, тэ. За дээрээс нь сэтгэл зүйн талд эрэгтэй болон эмэгтэй тал аль аль нь ерөөхдөө сэтгэл ханамжгүй байдал, докторгүй байдал бол мэдрэхээр бол харагдаж байна. Энэ харилцаа бол тэгэхээр ер нь бол энэ харилцааны маань үргэлжлэл бол иймэрхүү байхаар харагдаж байна. За гурт асуулт буюу таны сахиуснууд ер нь бол энэ харилцаа юу гэж бодож байгаа вэ? Энэ харилцааг дэмжиж байгаа юу гэсэн ийм асуулт байгаа. Тэгэхээр ерөөхдөө энэ асуултан дээрээ гарч ирсэн хөзрүүдээ харах юм бол за 3-ын сэлэм, за 9-ийн аяга, за дээрээс нь Queen of Wands гэсэн 3 хөзөр маань бол доошоо гарч ирээд за дахиад Devil-ийн хөзөр, за Strage, за 6-гийн сэлэм, за 10-ийн сэлэм маань бас доошоо гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө таны сахиуснууд бол таныг яг өөрийнхөө өвдөлтийг, өөрийнхөө шарахыг тэ ийм эдгээрээсээ гэсэн ийм хөзөр бол хамгийн их нь гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ харилцаанаас та маш их шаналлыг, маш их өвдөлтийг тэ яг л нэг ийм энэ зураг шигэ энэ зүрх рүүгээ хэдэн удаа тэ утгалуулсан юм шиг яг ийм хүнд хэцүү байдалд бол орж исэн гэсэн утгатай хөзөр гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таны сахиуснууд бол эхлээд энийгээ эдгэх хэрэгтэй, илүү нэг ийм эмчилгээ гэдэг зүйл чамд хэрэгтэй байгаа, илүү тайвшрах хэрэгтэй, дотоод нэг ийм доктортой байдлыг тэ илүүд үзэх хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За яг энэний араас болохоор 9-ийн аяга маань гарч ирсэн. Доошоо гарч ирээд тэгэхээр ер нь бол энэ харилцаа бол яг таны хүсэж байсан шиг бол байхгүй гэсэн утгатай хөзөр гарч ирсэн. За магадгүй та энэ харилцааг буцаж эхлэх юм бол маш юм сэтгэл ханамжтай, доктортой те ийм аз жаргалтай болно гэж бодсон бол яг үнэндээ бодит амьдрал дээр те бодит байдал дээр бол ерөөсөө тийм байхгүй. Яг эсрэгээрээ байна. Та энэ харилцаанаас сэтгэл ханамж гэдэг зүйлийг дутуу мэдэрнэ. Өөрийгөө үнэлэх мэдрэмж бас дутуу мэдрэгдэн энэ дээр энэ пресс өдөр маань гарч ирсэн байгаа. За дээрэс нь таны яг хүссэн зүйл яг энэ харилцаа мөн үү гэдэг асуултыг бол танаас дахиад таны сахиуснууд бол асууж байна. За дараачийн хөзөр маань болохоор Queen of Wands хөзөр маань гарч ирсэн. Тэгэхээр таны сахиуснууд бол энэ харилцаанд таныг орохороо өөрийгөө алддаг гэдэг ийм хөзрийг бол гаргасан байна. Тэгэхээр та энэ харилцаанд орохороо өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь буурдаг. За магадгүй хит одоо энэ харилцааны араас тэр эрэгтэй хүний
араас эсвэл тэр эмэгтэй хүний араас хит их гүйдэг. За магадгүй те ерөөдөө нэг юм сэтгэл санааны хувьд бол доктортой байдал нь бол алдагддаг. За тэрийгээ дагаад те өөр өөртөө анхаарахаа болох, өөрөөгөө үл тоох те иймэрхүү зүйлүүд ерөөдөө айгүйх бий болдог учраас ер нь бол таны сахиуснууд бол энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн хөзөр гарч ирсэн байна. Өөрийнхөө жинхэнэ хүчийг бол мэдрэх хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл татам байдлыг, дур булаан байдлыг те энэ нэг юм гал энергийг бол энэ харилцаан дээр л алдаад байдаг учраас ерөөдөө тийхгүй байх хэрэгтэй шүү гэсэн ийм сануулгын хөзөр бол гарч ирсэн байна. За яг араас нь болохоор дээвлийн хөзөр маань бол гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаанд бол яахын аргагүй 2 удаа гарч ирж байна. Тэгэхээр бол хит ийм хамаарал гэдэг зүйл айгүйх бий болдог. Магадгүй хит одоо тэр хүнийг араас хит ихгүй өөрийгөө бүр ингээд мартах хэмжээнд энэ хүний араас гүөх өөрийнхөө үн цэнийг те өөрийнхөө дур булаан байдлыг өөрийнхөө тэр нэг юм сэтгэл өвдөлт те энэ бүх зүйлийг үл тоогоод энэ харилцаанд ер нь бол орчих гээд байдаг учраас яхааргүй энэ харилцаа бол нэг юм хит донтолт ч гэдэм юм уу хит их нэг юм таталцал те ер нь бол нэг юм хорт зуршилтай нэг юм хуучин цикл бол үргэлжлэхээр харагдаад байна. Тэгэхээр яхааргүй таны сахиуснууд бол энэ зүйлтэй бол ерөөсөө санал нийлэхгүй байгаа гэдэг утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. За яг араас нь болохоор стрэнж хөзөр маань болохоор зөв гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таны сахиуснууд энэ харилцаанаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Дотоод хүчээ ашиглах хэрэгтэй. Өөрөөгөө битгий март те өөрийнхөө гал энергийг, дур булаан байдлыг битгий унтраа. Яг л энэ зураглал шиг те маш олон өнгөөр өөрийгөө асаах хэрэгтэй. За магадгүй энэ харилцаанаас гарах тал дээр өөрийнхөө хүчийг бол ашиглах хэрэгтэй гэсэн утгатай бас давхар ийм утгатай хөзөр гарсан баг гэж би бол бодож байна. За дээрээс нь 6-гийн сэлэн маань гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таныг урагшаа явахыг бол таны сахиуснууд бол зөвлөж байна. За магадгүй стрэнж хөзөр 6-гийн сэлэн 2 маань яг зэрэгсээд гарсан учраас өөрийнхөө дотоод хүчийг ашиглаад энэ харилцаанаас гараад өгөөч, яваад өгөөч, өөрийгөө хамгаалаач гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирж байна. Явахдаа илүү тайван орчин руу, илүү тайван харилцаа руу те ерөөдөө шилжих хэрэгтэй. Энэ таныг зовоосон, за таныг дутуу үнэлдэг, за таныг өвтгдөг, за дээрээс нь таныг үнэлэх үнэлэмжээ алддаг энэ харилцаанаас бол явах хэрэгтэй гэсэн утгатай хөзөр гарч ирсэн. За яг ард нь болохоор 10-ын сэлэн маань гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол 10-ын сэлэн маань доошоо харж гарч ирэхээр танд сэргэлт, урагшлахыг хүсэж байгаа гэсэн ийм мессежийг бол таны сахиуснууд бол танд өгч байна. Тэгэхээр яхаарахгүй таныг сэргээд энэ их бодол, за магадгүй энэ их шарахтай энэ зүйлээ нэг нэгээр нь унгаагаад урагшлах хэрэгтэй, амьдралаа шинээр эхлүүлэх хэрэгтэй. Яг энэ хуучин энэ харилцаанаас авсан бодол, сөрөг бодол, за дээрээс нь сэтгэлийн шарахтай энэ бүх зүйлээ ерөөдөө үлдээгээд шин зүйл рүү итгэлтэйгээр өөрийнхөө хүчийг мэдрээд орох хэрэгтэй гэсэн ийм хөзрүүдийг бол гаргасан байна. Тэгэхээр би бол энэ хөзрүүдийг харах юм бол ерөөдөө таны сахиуснууд бол энэ харилцаанд тимж таатай байгаа биш. Ер нь бол баг энэ харилцааг дэмжихгүй байгаа. Таныг өөрийгөө эдгээгээд өөрийнхөө хүчийг бий болгоод өөрийнхөө гал энергийг те эрч хүч гэдэг зүйлийг дур булаам чанарыг ерөөдөө дахин сэргээгээд яг таныг дутуу үнэлээд байгаа энэ харилцаанаас гарч яваад илүү зүйлийг хүртэх хэрэгтэй гэдгээ бол санаарай гэсэн ийм утгатай мессежийг бол таны сахиуснууд бол өгж байна. Тэгэхээр ерөөдөө таны сахиуснууд бол таныг өөрийгөө хамгаалах хэрэгтэй, өөрийгөө хайрлах хэрэгтэй. Энэ харилцаанаас бол гарах бүрэн хүч чадал гэдэг зүйл бол танд байгаа гэсэн утгатай ийм хөзрүүдийг бол гаргасан байна. Тэгэхээр би бол эдгээр бүх хөзрүүдээ харах юм бол за эхний хөзөр маань л эерэг байгаа болохоос биш яг энэ харилцаа маань үргэлжилсэн тохиолдолд яг л нэг хуучин цикл рүүгээ эргээд орно. За дээрээс нь таны сахиуснууд ч гэсэн энэ харилцааг ерөөсөө дэмжихгүй байгаа гэсэн ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн учраас би нэгдүгээр группийг хүмүүстэй бол зөвлөхөд за энэ харилцаанаас ерөөхдөө өөрийнхөө дотоод хүчийг сэргээгээд ер нь бол холдох хэрэгтэй. Илүү тайван орчин руу, илүү тайван харилцаа руу орох хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөөг бол өгөхөр байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол уншлага дуусч байна. Дараагийн имжлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа. Хоёрдугаар группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За би асуултынхаа дагуу хөзрүүдээ бүгдийг гаргаад бэлтцсэн байгаа. За эхний асуулт буюу за харилцаагүй байх үедээ тэр хүнд өөр эрэгтэй, эмэгтэй хүн байсан уу гэсэн ийм асуулт байгаа. За энэ асуултан дээр маань болохоор карма буюу judgment, за дээрээс нь ace of wands гэсэн хоёр хөзөр маань бол гарч ирсэн.
Тэгэхээр Ace of Wands гэдэг үзэр маань болохоор хүчтэй хүсэл, за дээрэс нэг юм шинэ сонирхол ч гэдэм үү те, ийм өөрийнх нь одоо сонирхлыг төрүүлсэн, шинэ хүнтэй танилцсан, чатлсан, за магадгүй нэг хүнд анхаарлаа маш их юм хүчтэй хандуулсан гэсэн ийм одоо утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ хүн бол тантай холбоогүй байх үедээ ямар нэгэн эрэгтэй хүнтэй, за ямар нэгэн эмэгтэй хүнтэй те харилцаа бол өрнүүлсэн байх магадaltaй. За тэр харилцаа нь магадгүй тогтвортой урт хугацааны гэвэл би бол үгүй гэж хэлнэ. Зүгээр төр зургийн за магадгүй дур хэсэл ч гэдэм үү, за эсвэл нэг юм сониуч байдал, за магадгүй нэг юм шинэ хүнтэй чатлах гэсэн нэг юм сонирхол, оролдлого, за иймэрхүү зүйлүүдээс болоод ерөөхдөө шинэ хүнтэй бол харилцаа эхлүүлсэн байх магадaltaй гэсэн ийм бол хөзөр бол гарч ирсэн. За judgment буюу карма гэдэг энэ хөзөр маань болохоор үнэн илрэх, за дээрээс нь шийдвэр гаргах гэсэн утгатай ийм хөзөр байдаг. Тэгэхээр магадгүй энэ хүн маань тантай харилцаагаа дуусгасны дараа өөрийгөө дахин шинээр харсан, өөрийгөө дахин шинээр одоо сэргэхтэй яг нэг ийм үеийг бол хүлээж исэн гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн. За хоёр дахь хөзөр буюу карма буюу judgment хөзөр маань л гарч ирсэн. Тэгэхээр энэ хөзөр маань бол шудраг байдал, за дээрээс нь үнэн илрэх гэсэн утгатай хөзөр байдаг. Тэгэхээр магадгүй энэ хүн маань шинэ хүнтэй харилцаа холбоо тогтоосон ч гэсэн энэ хүнтэйгээ бол төр зургийн л харилцаа юм байна. Яг миний хүсэж байгаа зүйл бол биш юм байна. За би шудраг байх хэрэгтэй те. Ер нь бол энэ харилцааг урт хугацаанд бол авч явах ямарч боломжгүй байна гэдэг нэг ийм үнэн бол олж мэдсэн байх боломжтой гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн. За магадгүй нөгөө талаараа таа ч гэсэн үннийг олж мэдэх боломжтой гэсэн ийм хөзөр гарч ирсэн. Магадгүй тэр хүнийг өөр хүнтэй харилцаатай холбоотой байсан, харилцаа холбоо үүсгэсэн гэдгийг та бас ерөөхдөө энэ хүнээс олж мэдэх. За магадгүй өөр хүнээс олж мэдэх те. Нэг юм үнэн илрэх гэсэн утгатай ийм хоёр хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хүн маань хин нэгэнтэй байсан. Гэхдээ тэр хүнээсээ сургамжийг авсан. За магадгүй ийм хүнээс хол байх хэрэгтэй байна. За эсвэл энэ хүнтэй би хол явахгүй юм байна те. Урт хугацааны харилцаа бол биш юм байна. Гэх мэтчлэн ерөөхдөө зүйлийг ухаарад энэ харилцааг бол дуусгасан байх магадaltaй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр асуултандаа бол хариулах юм бол энэ хүн бол тантай харилцаа холбоогүй байх үедээ бол өөр хүнтэй холбоотой байсан. Гэхдээ энэ харилцаа бол урт хугацаанд бол үргэлжлээгүй тийм ноцтой харилцаа байсан гэж бол бодохгүй байна. Ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За хоёрдугаар асуулт буюу хэрвээ буцаж нийлвэл энэ харилцаа ямар эрчмээр үргэлжлэх вэ? Ямар одоо байдалтай өрнөх вэ гэсэн ийм асуулт байсан. За энэ асуултан дээр гарч ирсэн хөзрүүдээ эхнээс нь ахуулаад тайлбарлах юм бол за 7-гийн саваа манд гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө та хоёр маань аль нь өөрсдөө жоохон өмөөрсөн. За энэ харилцаанд нэг юм бүрэн итгэхгүй, бүрэн нээлттэй байхгүй, ерөөхдөө нэг юм ажигласан эсвэл миний буруу биш те би буруу зүйл хийгээгүй нэг өөрийгөө жоохон юм өмгөөрсөн ч гэдэм үү те иймэрхүү байдалтай ерөөхдөө нэг юм хамгаалтын байдалтай бол энэ харилцаа үргэлжлэхээр харагдаж байна. За дараагийн үзэр маань болохоор 4-ийн саваа маань доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө 4-ийн саваа маань болохоор та хоёрын маань бодож байсан шиг энэ харилцаа бол үргэлжлэхгүй гэсэн ийм утгатай хөзөр гарч ирж байна. Нэг юм тогтвортой харилцааг за итгэлцэлтэй те бие биенийхээ түшиг тулгуур болох ийм харилцаа гэж бол бодож исэн бол хэрвээ та хоёр маань буцаж нийлсэн тохиолдолд бол эсрэгээрээ энэ харилцаа маань баг зэрэг ийм тогтворгүй. За дээрээс нь магадгүй нэг юм албан ёсоор нэрлэгдэхгүй. За энэ миний найз охин шүү, энэ миний найз залуу шүү те. За эсвэл гэр бүл болон шүү гэдэг юм уу. Яг нэг юм статуст ерөөхдөө нэг юм тодорхойлогдохгүй байх магадaltaй ийм харилцаа болж өнгөрөхөөр бол харагдаад байна. За дээрээс нь хит их бие бинийгээ бие биентэйгээ хамгаалалтай харьцсанаасаа болоод бие биендээ жоохон итгэхгүй байх. Итгэлцэл гэдэг зүйл ерөнхийдөө жоохон буурахаар бол харагдаж байна. За дээрээс нь докторгүй байдал бол үргэлжлэхээр харагдаж байна. За дараагийн хөзөр маань болохоор херметийн хөзөр доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө энэ харилцаан дээр эрэгтэй тал илүү жоохон хаалттай байх. Илүү нэг юм өөрийгөө тусгаарлах те асуудлаас баг зэрэг зугтах. Ерөнхийдөө нэг юм асуудал болон хариуцлагаас зугтах гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгээд гинт гарч ирээд гинт алга болдог ч гэдэм үү. Нэг юм үг хэлэхгүйгээр алга болдог. Энэ зам бол гаргахаар за дээрээс нь нэг юм яг нэг юм танд хэрэгтэй үед холтож явдаг. За эсвэл жоохон нэг юм айцтай дарагдаад зүхтдаг ч гэдэм үү. Ерөнхийдөө нэг юм хит юм дотгошоогоо инээрэг бол
зөнхөлгөөр харагдаад байна. За дараагийн өдөр маань болохоор Tower маань доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр яахаа аргагүй энэ харилцаа өмнө нь яг дууссан, яг энэ мэдрэмжээрээ л эхлэхээр харагдаад байна. Ерөөсөө шинээр засаж залруулаад тий шинээр одоо энэ цамхагаа шинээр барьсан ямар ч тийм ирч хүч идэх хоёр талын оролцоо тэнцүү байх энэ бол ерөөсөө байхгүй гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр ерөөхдөө аль нэдийн нурсан хэсгийг дахин сэргээх гэж оролдоод байгаа. За эсвэл тэр дахин оролдох нь нэг талын зүтгэлч гэдэг юм уу те. Хоёулаа хоёр талаас барих биш. Ерөөхдөө нэгэнд нэг юм дууссан харилцааг л дахиж эхлүүлэх гээд байгаа гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Нөгөө талаараа болохоор яг л өмнөгшхөө энэ харилцаа яг яаж дууссан, яг тэгж дуусна гэсэн ийм хатуу одоо үгтэй ийм хатуу зөвнөлттэй хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй та хоёр маань шинээр эхэлсэн ч гэсэн яг л өмнөх цикл маань дахиад давтагдана. Яг л нөгөө дахиад үл ойлголцол ирээдүгөө байдал те хит одоо эгоны асуудал ч гэдэг юм уу эсвэл гинт алга болдог. Иймэрхүү одоо энэ харилцаан дээр байсан бүх асуудлууд бол энэ буцаж нийлсэн тохиолдолд бол дахиад л бий болно гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За сүүлийн хөзөр буюу Knight of Cups маань дахиад доош гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүн маань ийм ам панал жоохон сет тавьж магадгүй хит их ярьдаг. Тэнгүүд яг тэр ярьсан зүйлдээ биелүүлж байгаа юу гэхээр байхгүй нэг юм худлаа ярьдаг. Ерөөсөө хэрэгжүүлдэггүй худлаа амлалтыг өгдөг. За дээрэс нэг юм докторгүй сэтгэлтэй те хит нэг юм романтик байдал танд хариулснаа тэгснээ буцаад алга болдог ч гэдэм үү. Ерөнхийдөө нэг юм худлаа хэлдэг гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй та хоёр маань буцаж нийлэх юм бол энэ хүн маань яг нэг юм доктортой харилцааг бол танд өгч чадахгүй байх нь байна. За дээрэс нь хит их эгоны асуудалтай, хит их бартам зантай. За дээрэс нь худлаа хэлдэг. За магадгүй маш юм халуун дулаан байжсэн гинт алга болдог ч гэдэм юм уу. Ерөнхийдөө нэг юм докторгүй энерги бол үргэлжлэх магадaltaй гэсэн ийм хөзөрд бол харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм ихэн үедээ айгүй романтик ч гэсэн дараа нь огцом ингээд өөрчлөгддөг, сөрөг тал руугаа өөрчлөгдөн гэсэн нэг юм зүхтах те худлаа амлах. За нэг юм ойлголцлын зөрчлүүд бол гарна гэсэн утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За 3 дугаар асуулт буюу таны сахиуснууд энэ харилцааг ер нь бол дэмжиж байгаа юу? Яг юу гэж бодож байгаа вэ те? Таны сахиуснуудын зөвлөгөө гэдэг ийм асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор 6 хөзөр гарч ирсэн. За хамгийн эхний хөзөр маань болохоор 6-гийн саваа маань болохоор доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ харилцаанд ялалт эсвэл урагшлах те энэ боломж бол ерөнхийдөө айгүй бага шүү гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн. Яг л нэг юм амжилт гэдэг зүйл ерөнхийдөө харагдахгүй. За урагшлах, ахиц дэвшил гэдэг зүйл бас харагдахгүй байх. За магадгүй энэ хүнтэй та харилцаагаа шинээр дахиж эхлүүлсэн тохиолдолд найз нөхөд болон гэр бүлтэй ерөөдөө нэг ойр дотны хүмүүс тань бол дургу байх гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За дараагийн хөзөр маань болохоор Ace of Pentacles маань гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын маань харилцаан дээр баг зэргийн нэг юм суур гэдэг зүйл маань юм бат бөх биш байгаа гэсэн утгатай хөзөр гарч ирсэн байна. Магадгүй хин нэг нь хөрөнгө за эсвэл ажлын амжилт, хөрөнгө мөнгө санхүү нэг юм доктортой ирээдүг өргөсөө амлаж чадахгүй, бий болгож чадахгүй гэсэн утгатай хөзөр гарч ирсэн. Тэгэхээр энэ зүйлээсээ бас магадгүй болоод та хоёроос маргалтаж магадгүй те. Энэ зүйл нь бас танд таарахгүй байх магадлалтай гэсэн сахиусны зөвлөгөө бол гарч ирсэн. За дээрэс нь нөгөө талын утга маань болохоор өмнө нь боломж өгсөн тэр боломжийг энэ хүн бол алдсан. Тэгэхээр дахиж боломж өгөх хэрэг байна уу? Нэгэнт ингээд алдсан боломжийг дахиж гаргаж ирэх шаардлага байгаа юу гэсэн утгатай бас хөзөр бол гарч ирсэн байна. За 3 дахь хөзөр маань болохоор хангed man гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таны сахиуснууд бол танд яг буцаж нийлэх тал дээр түр богсоод арай нэгэн өөр өнцгөөс хараад үзээрэй. Нийлэхгүй байх талыг нь за дээрэс нийлсний дараах талыг нь ер нь бол арай одоо таны харж байгаа өнцгнөөс арай өөр талаас нь харж үзээрэй. Шийдвэр гаргах тал дээр бити яараарай гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Зураглалаа ч гэсэн харах юм бол энэ хүн маань яг л дээшээ нэг зүйлийг харсан. Ерөөсөө өөр тийшээ харсан энд байгаа солонгыг, энд байгаа илүү тод гэрлийг ерөөсөө биш. Яг энэ гарт байгаа зүйл рүүгээ харсан ийм зураглалтай хөзөр байгаа. Тэгэхээр ерөөхдөө энэ харилцааг арай өөр өнцгөөс нь хараад үзээрэй гэсэн утгатай ийм мессежийг бол таны сахиуснууд бол танд өгч байна. За 4 дахь
Хөзөр маань болохоор World-ийн хөзөр маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө энэ харилцаа бол нэг юм дутуу хаалттай байгаа. Хичнээн холдсон ч гэсэн эргэж татагдаад байдаг. Салах гэхээр өсөө дуусаж өгдгүү. Магадгүй ингээд бие махбодороо салсан ч гэсэн сэтгэл мэдрэмж гэдэг зүйл нь ингээд хаахгүй бочраас энэ харилцаанаас бүрэн салж чадахгүй байгаа гэсэн ийм хөзөр бол гарч ирж байна. Хэрвээ энэ харилцааг ерөөхдөө дуусгachл юм бол шинэ харилцаа, шинэ эхлэл те магадгүй арвай нэг юм өөр одоо амьдралын маань нэг хэсэг бол эхэлнэ гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таныг энэ харилцааг бол бүрэн дуусгаад шинэ зүйлд, шинэ одоо амьдралд те эхлэхэд бэлдээчээ. Ерөөхдөө энэ харилцааг мартах хэрэгтэй, хаах хэрэгтэй гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. За нөгөө талаараа World-ийн хөзөр маань болохоор энэ харилцаа бол урт хугацааных бол биш ээ. Ерөөхдөө нэг юм таныг эцсээ хүртэлтэй хайрлах, эцсээ хүртэл таны амьдралд байх ийм харилцаа бол биш гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За 5 дахь хөзөр буюу 6-гийн цоос маань гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө энэ харилцаан дээр нэг тал нь хит их өгдөг, нэг тал нь хит их хичээдэг. За нэг тал нь хит их нөгөө хүнийхээ араас, энэ харилцааны араас гүйдэг. Нөгөө хүн нь болохоор зүгээр л авч идэг. Яг авсныхаа хариугаар эргүүлж буцааж өгдөггүй гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр яг энэ харилцаа магадгүй таны талаас өгдгөн байсан уу? За хэрвээ тийм бол ерөөхдөө таны сахиуснууд бол яг энэ харилцаан дээр үргэлжлэнэ. Таал өгөөд идэг, таал энэ хайр халамжийг, цаг хугацааг, мөнгө санхугаа тий өөрийнхөө бүх зүйлийг золиослоод идэг. Яг эргүүлээд та бол өөрийнхөө золиослсон, өөрийнхөө өгсөн шиг бол авахгүй шүү гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгээд хамгийн сүүлийн хөзөр буюу 5-ын саваа манд гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол 5-ын саваа маань бол зөрчилдөөн, өрсөлдөөн, за нэг юм докторгүй байдлыг бол илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй та хоёр маань бол докторгүй байдалтай, маргалтаантай, за хит их эгогоод одоо бие биенээсээ хайсан тий хит одоо буулт хийдэггүй, энерги нь бол байнгын мөргөлдөн гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр та хоёр бол магадгүй буцаж нийлсэн тохиолдолд, за магадгүй салхаасаа өмнө ч гэдэм үү те яг байсан тэр маргалтаан бол танд буцаж ирэх магадлалтай. Магадгүй хоорондоо жоохон өрсөлдөж ингээд нэг юм уудалцаад идэх ч гэдэм үү те энэ энерги бол дахих магадлалтай гэсэн утгатай сахиусны зөвлөгөөнүүд бол ирсэн байна. Тэгэхээр энэ 6 хөзрөө ингээд харах юм бол таны сахиуснууд бол энэ харилцааг бол ерөөсөө дэмжихгүй байна. Тэд бол таныг илүү тайван байх хэрэгтэй. За дээрэс нь илүү юм тэнцвэртэй харилцааг бий болгох бүрэн чадамжтай. Яг та өгдөг шиг тэр хүн дахиж өгдөг те ийм шинэ харилцаанд илүү одоо анхаарах хэрэгтэй. За дээрэс нь илүү нэг юм бат бөх суйртай ирээдүрөө чиглэхийг бол хүсэж байгаа гэсэн ийм ирээдүг, ийм сахиусны маань зөвлөгөөнүүд бол ирсэн байна. Тэгэхээр таныг илүү тэнцвэртэй харилцаа, за илүү нэг юм доктортой, за энэ доктортой гэдэг зүйл маань те дан ганц мөнгө санхүү гэхгүй. Ерөнхийдөө тэр хүн маань өөрөө ийм доктор суршилтай зан араншинтай байхад л ер нь бол болчих зүйл шүү дээ. Тэгэхээр таныг илүү нэг ийм зүйл дээр илүү анхаарах хэрэгтэй. Энэ харилцааг ерөөхдөө дуусгаад шинэ одоо chapter эхлүүлэх хэрэгтэй гэсэн ийм одоо утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө дүгнэх юм бол 2 дугаар группийн маань хамгийн ихний асуулт буюу энэ хүн өөр хүнтэй байсан уу гэвэл би бол танаас салсныхаа дараа урт хугацааны биш ч гэсэн өөр хүнтэй бол байсан гэж хэлнэ. За дээрэс нь 2 дугаар асуулт буюу энэ харилцааг үргэлжлүүлэх юм бол ямар энергитэй байх вэ гэхлээр хамгаалалттай. За дээрэс нь сэтгэл мэдрэмжийн хувьд бол ийм хуурамч, за итгэлцэл гэдэг зүйл дутуу. За дээрэс нь нэгэнд нэг юм унагцсан, алтарсан зүйлээ дахиж шинээр ингээд эвлүүлж байгаа гэсэн ийм энергитэй бол та хоёрын маань харилцаа үргэлжлэхээр харагдаж байна. За дээрэс нь таны сахиуснууд болохоор энэ харилцааг хаагаад шинэ бүлэг эхлүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй, илүү доктор суршилтай, илүү нэг юм тэнцвэртэй харилцаа гэдэг зүйлийг бол анхаарах хэрэгтэй. Та бол энэс илүү хүртэх хэрэгтэй гэдэг ийм самнамжийг бол таны сахиуснууд бол танд өгч байна. Тэгэхээр энэ харилцааг арай илүү өөр өнцгөөс хараарай гэдэг зөвлөгөөг бол өгөхөөр байна. За ингээд 2 дугаар группийн маань бол уншлага дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж тараталаа. 3 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би асуултынхаа дагуу хөзрөөдөө бүгдийг гаргаад бэлтцсэн байгаа. За эхний асуулт буюу тэр хүн тантай харилцаа холбоогүй байх үедээ өөр харилцаа
тогтоож ирсэн үү? Тэр хүнд өөр эмэгтэй хүн байсан уу гэсэн ийм асуулт байгаа. За тэгвэл энэ асуултан дээр маань болохоор 9-ийн зоос доошо харж гарч ирээд за дээрэс нь импресс өдөр маань гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ хөдрөө харах юм бол за тэр хүнд бол өөр эмэгтэй хүн бол байсан гэх утга бол арай илүү одоо магадлал нь өндөр байна. За магадгүй гэхдээ тэр харилцаа маань урт хугацааных за илүү тогтвортой ч гэдэг юм уу те тэгж бол одоо өсөж хөгжөөгүй ийм харилцаа байсан байх өндөр магадaltaй харагдчихээн. Магадгүй тэр хүн маань тэр бүсгөрөө за эсвэл тэр эрэгтэй хүн рүү те бичсэн ч гэсэн тэр хүн хариулж юм бичээгүй ч гэдэг юм уу. Ерөнхийдөө нэг ийм эсвэл одоо хоорондоо холбоотой болсон ч гэсэн ерөөсөө чат бичих за эсвэл ерөөхдөө нэг юм уулзахаас хэтрээгүй баг уулзаачгүй байх боломжтой гэсэн ийм бол энерги бол гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө нэг юм төр зүрийн нэг юм анхаарал татсан ийм харилцааг бол өрнүүлсэн байх магадaltaй гэсэн хөзрүүд бол гарч ирсэн байна. За хоёр дахь асуулт буюу хэрвээ та хоёр буцааж нийлэх юм бол энэ харилцаа маань ямархуу байх вэ гэсэн ийм асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор 3-ын зоос доошо харж гарч ирээд 10-ын сэлэн, за Knight of Cups, за 7-гийн аяг, 10-ын зоос, за дээрээс нь King of Swords гэсэн ийм 6 хөзөр маань бол гарч ирсэн. Тэгэхээр гарч ирсэн хөзрүүдээ ерөөдөө эхнээс нь ахуулаад тайлбарлах юм бол 3-ын зоос гэдэг зүйл маань болохоор та хоёрын маань хамтын одоо ажиллагаа ерөөдөө жоохон сааталтай, за жоохон нэг юм удаашралтай, за магадгүй нэг тал нь хичээгээд нөгөө тал нь хичээхгүй байх гэсэн ийм одоо харилцаа байх магадлалтай гэсэн хөзөр бол гарч ирж байна. Ер нь бол энэ харилцааг хамтдаа бүтээх ёстой, хамтдаа өөрчлөх те хамтдаа ерөөдөө бүтээх ёстой байтал нэг нь л илүү хүчин чармаалц гаргаад нөгөө тал нь хичээхгүй те ерөөдөө нэг юм хол хөндөй байх ийм одоо утгатай хөзрөл гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр маань болохоор 10-ын сэлэн маань гарч ирсэн. За тэгэхээр магадгүй та хоёр маань буцаад нийлсэн тохиолдолд энэ харилцаан дээр өнгөрсөн шархвал дахин гарч ирэх. За өнгөрсөн итгэл алдарсан байдал, за өнгөрсөн сөрөг бодлоод те сөрөг зуршлууд, за сэтгэлийн шарах, за эдгээр зүйл маань бол дахин гарч ирэх магадaltaй гэсэн ийм хөзөр бол гарч ирж байна. За 3 дахь хөзөр маань болохоор Knight of Cups маань гарч ирсэн. Тэгэхээр энэ харилцаа маань ихэнх үедээ маш их романтик, бие биендээ сэтгэл мэдрэмжийн хувьд бол те ийм ханамжтай байдлыг романтик байдлаар бие биендээ илэрхийлсэн. За эрэгтэй талаас магадгүй маш их ийм сэтгэл мэдрэмжээ илэрхийлсэн үйлдэлүүдийг бол гаргах боловч яг тэр ихэнх үе маань өнгөрсний дараа энэ эрэгтэй талаас ерөөхдөө нэг юм худлаа сайхан үг хэлэх. Тэгэнгүүтээ тэр нь амлалтандаа хүрэхгүй байх. За ерөөдөө энэ харилцаагаа жоохон хойш тавих те. Ерөөдөө нэг юм шалтак тоочж эхлэх ч гэдэм юм уу. Эсвэл нэг юм бэлэн биш байгаа байдал нь бол ил гарах гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ихэнх үед бол маш юм сайхан мэдрэмжтэй байх ч гэсэн сүүл хэсэг рүүгээ ерөнхийдөө тэр хүний маань нэг юм цухтдаг байдал, хоосон амладаг байдал те амлалтандаа хүрдэггүй байдал гэсэн ийм зүйлүүд маань бол ил гарах магадaltaй гэсэн ийм хөзөр гарч ирсэн. За 4 дахь хөзөр маань болохоор 7-гийн аяг гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө буцаж нийлэх зүйл дээр бол бодит байдал дээр ерөөхдөө буух магадлал айгүй бага гэсэн утгатай хөзөр гарч ирсэн. Магадгүй ямар ч буцаж нийлэх талаар үйл хөдлөл аваагүй ийм харилцааг магадгүй та бүхэн манд бодоод энэ группийг сонгосон бол ерөөхдөө хийсвэр мөрөөдөл гэж бол хэлэхээр ийм хөзөр бол гарч ирсэн байна. Ерөөхдөө тэр хүнтэй буцаж нийлнэ гэдэг маань яг л нэг юм хийсвэр төсөөлөл, хийсвэр мөрөөдөлтэй яг нэг юм бодит амьдрал дээр ерөөхдөө нэм хэрэгжихэд хэцүүхэн гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За нөгөө утгаараа болохоор ерөөхдөө энэ хүнтэй буцаад нийсэн тохиолдолд та хоёр маань хоёр талд хоёр өөр зүйлийг бодож, хоёр өөр зүйлийг мөрөөдөх гэсэн ийм утгатай хөзөр бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй нэг нь арай илүү доктор суршилтай амьдралыг те одоо энд 10-ын зоос доошо харж гарч ирсэн байгаа учраас нэг тал нь арай илүү доктортой урт хугацааны ирээдүг харах, нөгөөх нь арай өөр зүйл харах. Тэс өөр те ерөөхдөө хоёр өөр зүйл хараад хоёр өөр зүйл мөрөөдөд байгаа учраас та хоёрын маань хамтрал бас жоохон бүтэхгүй байх магадaltaй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэгэхээр 10-ын зоос гэдэг зүйл маань болохоор харахгүй гэр бүл, за дээрээс нь санхүүгийн хувьд доктортой ирээдүй гэсэн ийм хөзөр байдаг. Тэгтэл энэ хөзөр маань бол доошо харж гарч ирсэн гэхлээр ерөөхдөө та хоёрын маань буцаад нийсэн тохиолдолд
санхүүгийн тал дээр докторгүй байх. За дээрэс нь урт хугацааны бат бөх холбоо бол үүсгэх боломжгүй, үүсгэж чадахгүй гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн. За дээрэс нь King of Swords манаас доош харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө эрэгтэй талаас ийм хүйтэн хөндий хандлагыг бол гаргахаар харагдаж байна. Яхаарахгүй King of Cups, за дээрэс нь Knight of Cups, за дээрэс нь King of Swords гэсэн хоёр хөзөр маань гарч ирэхлээр энэ хүн маань ерөөхдөө нэг юм хяналтгүй хүйтэн хөндий, за дээрэс нь ерөөхдөө нэг юм харилцан яриа аль болох бүтээх гэсэн нэг юм оролдлогоос жоохон зүхтаг гэсэн ийм хандлагыг бол илэрхийлсэн хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 6 хөзрүүдээ ерөөд нь ингээ харах юм бол та хоёр маань буцаж нийлвэл эхэндээ сэтгэл мэдрэмжийн хувьд бол маш юм орч үсэх маш юм зөөлөн мэдрэмжтэй, бие бинийгээ маш их ойлгосон юм романтик байдал үргэлжлэгч гэсэн. Цаашаагаа явах юм бол ийм докторгүй байдал, зөрчил, за дээрэс нэг юм урагшлах ирээдүгөө ерөөхдөө нэг юм сөрөг төрлийн энерги ерөөхдөө давмгаалах утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа дахин давтагдаж одоо өмнөх циклийн гомдол руугаа орох. За дээрэс нь доктортой ирээдүй, доктортой гэр бүлийн ирээдүй гэдэг зүйлийг бол батгүйх ирээдүй гэдэг зүйлийг бол бие биендээ өгч чадахгүй байх магадлалтай гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За 3 дахь асуулт маань болохоор таны сахиуснууд ер нь бол энэ харилцаа юу гэж боддог вэ? Энэ харилцааг дэмжиж байгаа юу? За дээрэс нь танд өгөх зөвлөгөө нь юу вэ гэсэн ийм асуулт байсан. За энэ асуултын маань дагуу хөзрүүдээ харах юм бол World хөзөр маань доошоо харж гарч ирээд 2-ын аяга Hanged Man, за 10-ын сэлэн маань доошоо харж гарч ирээд 4-ийн зоос дээшээ харж гарч ирээд за тэгээд King of Cups маань доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө эхнээс нь ахуулаад харах юм бол World хөзөр маань доошоо харж гарч ирснээр энэ цикл бол ерөөхдөө дуусгаагүй байгаа. Энэ хүнтэй харилцаа холбоогоо ерөөхдөө магадгүй бие нь холдсон ч гэсэн сэтгэл мэдрэмжийн хувьд бол та ерөөсөө дуусгаж чадахгүй байгаа. Энэ хүнийг хаяа боддог сандаг гэсэн ийм одоо хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол таны сахиуснууд бол энэ хүнтэй холбоотой бодол мэдрэмжээ, энэ хүнтэй холбоотой энэ циклийг хаалгахыг ер нь бол хаах хэрэгтэй. Энэ харилцааг хааж иж дараагийн шинэ одоо chapter эхлэх, шинэ одоо циклээ эхлүүлэх боломжтой гэсэн ийм утгатай хөзөр гарч ирсэн байна. За яг араас нь 2-ын аяга гарч ирснээр таны сахиуснууд бол яхаа аргагүй та хоёрын харилцаа хамт байх үедээ чин сэтгэл байсныг, хайр байсан гэдгийг бол хүлээн зөвшөөрч байна. Яхаа аргагүй та хоёр бол бие биендээ хайртай, ийм хайрын холбоотой байсан гэдгийг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ дараагийн картуудаа ингээд харах юм бол ерөөхдөө ийм сөрөг төрлийн картууд гарч ирсэн учраас яг ийм бие бинийгээ гэх юм сайхан мэдрэмжтэй, сайхан дурсамжтай энэ чин сэтгэлтэй хайр байсан энэ харилцааг яг энэ чигээр нь л санаж дурсаж явхад болно. Заавал бүтээх гэсэн хүчлэх шаардлагагүй гэсэн утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За яг дараагийн 3 дахь хөзөр маань болохоор Hanged Man гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол таныг энэ хүнтэй холбоотой, магадгүй танд энэ хүн рүү төрүүлж бичих. За магадгүй үнэхээр энэ хүнтэй холбоотойгоор буцаж нийлэх гэсэн ийм оролдлого хийх гэж байгаа бол төр бодох хэрэгтэй. Төр зогсоод арай өөр талаас нь хараад үз. Магадгүй энэ удаагийн маань бичлэгийг сонссон бол сонсоод арай илүү өөр өнцгөөс нь бас хараад үзээрэй гэсэн ийм сахиусны бол зөвлөгөө гарч ирсэн байна. За 4 дахь хөзөр маань болохоор Ten of Swords маань доошоо харж ирсэн. Тэгэхээр ер нь бол World болон 10-ын зоос 2 маань нийлэхээр таныг яг энэ харилцаанаас авсан энэ сөрөг бодол, энэ сэтгэлийн шарах ерөөхдөө нэг энэ зүйлээ дуусгаад шинээр эхлэхэд бэлдээ. Шинэ харилцаа руу, шинэ одоо эхлэл рүү орохдоо ямар ч юм өмнөх харилцааны траумагүй ямар ч юм сөрөг бодолгүй шинэ эхлэлийг ер нь бол бэлдэх хэрэгтэй гэсэн ийм хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцаа бол таныг маш их өвдгсөн. За магадгүй таны хүч гэдэг зүйлийг маш их сорьсон, оюун бодол гэдэг зүйлийг гацаасан ийм харилцаа байсан байх магадлалтай. Тэгэхээр энэ харилцаагаа ер нь бол зогсоод арай өөр өнцгөөс харж эхлээд яг ийм сайхан дурсамжийг нь хадгалж үлдээд сөрөг бодлоо ерөөхдөө хаяад шин зүйл рүү эхлэхэд бол илүү төвлөрөх хэрэгтэй гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн байна. За дараагийн хөзөр маань болохоор 4-ийн зоос гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таныг ийм өөрөө хамгаалах, хамгаалалтаа ерөөхдөө барих хэрэгтэй гэсэн ийм хөзөр бол гарч ирсэн.
Тэгэхээр өөрийгөө магадгүй энэ харилцаан дээр хэд их өгөх гээд байдаг. За магадгүй энэ хүнийг маш их харамлдаг, харддаг те ерөөдөө минийх гэж өмчлөдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл байсан бол ерөнхийдөө энэ одоо анхаарал халамжаа өөртөө гаргах хэрэгтэй. Хин нэгэнд те хэд их хүчлэх бол шаардлага байхгүй. Ерөнхийдөө хин нэгэнд те бүхнээ өгөх тал дээр ер нь бол болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн ийм сахиусны зөвлөгөө гарч ирсэн байна. Тэгэхээр аль болох тэнцвэртэй, аль болох өөрийгөө хайрлсан те. За өөрийнхөө амьдрал илүү ийм доктортой байдлыг бол бий болгох тал дээр илүү анхаарах хэрэгтэй гэсэн ийм хөзөр гарч ирсэн байна. За 6 дахь хөзөр маань болохоор King of Cups маань гарч ирсэн. Доошоо гарч ирээд тэгэхээр ерөнхийдөө таны бодож буй тэр хүн сэтгэлээ ийм доктортой илэрхийлж чадахгүй байх магадaltaй. Магадгүй тэр хүн маань сэтгэл зүйн хувьд бол бэлэн биш байгаа. Магадгүй яг одоо л бэлэн биш байгаа байж болно шүү дээ бас. Тэгээд ерөөдөө танд өгөх ёстой хайр халамжийг өгөхгүй байх магадлалтай. За энэ хүн докторгүй танд дахиад нэг юм гомдол дахиад нэг юм сөрөг бодол тийм. Ерөөдөө яг л нэг юм буцаж ийм сөрөг талаараа ерөөдөө ирэх магадaltaй гэсэн ийм анхааруулгын хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр энэ 6 хөзрөө ерөөд нь харах юм бол таны сахиуснууд бол энэ харилцааг бол дэмжихгүй байгаа. Одоо ер нь бол илүү өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ цэглийг дуусгах хэрэгтэй. Дахин гомдохоос, дахин одоо өөрийгөө зовоохоос ер нь бол өөрийгөө аврах хэрэгтэй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн. Дээрээс нь энэ харилцааг бол үнэхээр чин сэтгэлийн бие биенээ гэхдээ сэтгэл мэдрэмж гэдэг зүйл бол өмнө нь байсан гэдэг бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ зүйлийг яг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Одоо дахиж авчрах юм бол энэ яг энэ хүнийг боддог байсан энэ хайртай энэ зөөлөн энерги маань дахиж эхлэх юм бол илүү сөрөг тал болно. Дараа хожим нь те энэ хүнтэй холбоотой сайхан дурсамж гэхээсээ илүүтэй дандаа сөрөг зүйлээ боддог болчих учраас ерөөдөө яг ийм одоо л зогсож өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Энэ дурсамжаа те ерөөдөө хамгаалах хэрэгтэй гэсэн ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд эхнээсээ ахуулаад ерөөдөө хөзрөө хэлэх юм бол эхний асуултан дээр бол энэ хүнд бол доктор суршилтай харилцаатай эмэгтэй хүн бол байхгүй. Гэхдээ төр зургийн нэг юм сэтгэл зүйн таталцал гэдэг зүйл бол байсан гэж бол харагдаж байна. За дээрээс нь хоёр дахь асуулт буюу энэ хүнтэй харилцаа холбоо хэрвээ үнэхээр бий болвол ямар хөө байх вэ гэхээр урт хугацааны доктортой ирээдүг танд өгч чадахгүй, хоёр талаасаа энэ харилцааг бүтээж чадахгүй гэсэн ийм гол хөзрүүд гарч ирсэн. За сахиусны зөвлөгөөн дээр маань болохоор энэ харилцааг ерөөдөө хаах хэрэгтэй, энэ циклийг хааж иж шин зүйлтэй, шинэ циклийг нэх хэрэгтэй гэсэн ийм хөзөр гарч ирсэн. За дээрээс нь ер нь бол альва зүйлийг өөр өнцгөөс харах хэрэгтэй гэсэн ийм гол мессежүүдийг бол танд хүргэсэн. Ийм уншлага бол 3 дугаар группийнхан донд бол гарч ирсэн байна. За ингээд 3 дугаар группийн маань бол уншлага дуусж байна. Дараагийн имжлэг хүртэл баяртай.